сайн байцгаана уу? Энэхүү манай ээлжит нэвтрүүлэг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Аристотелес эхлээд баялаг бол өөр зүйлийн тусын тулд оршдог учраас ашигтай болохоос хайж олдог буян биш. Эрдэмтэн болон ашигч хоёрын ялгаа нь төрөлхийн гэхээсээ дадал, дуршлаг, хүмүүжлийн үр дүн байдаг гэж энэ тавьсан номонд өгүүлсэн байна. Дадал эртэж байх дадал, цагаа барих дадал. За энэ хоёр нийлэхээр зэгцтэй болно гэж ойлгодог. Цэвэрч нямба нэмэгдээд ирэхээр зэгцтэй журамтай болоод ирнэ. За дуршлаг гэдэгт бол хинч тэр дуртай үүсээ дагнаад ирэхээр дуршлагтай болдог. Хүн дуртай юмдаа сэтгэл гаргадаг, цаг зарцуулдаг, тиймд дуршлаг хуримтлагдаж бусдад хэрэгтэй болдог. Хүн бие биенээсээ дадал, дуршлаг, хүмүүжлэр ялгаатай байдаг гэсэн. За тэгвэл хүмүүжлийг emotional intelligence гэдгээр тодорхойлж байгаа. Өөрийгөө таних, судлах, уурлах, өөрчлөх, сахилга батжуулах, өөрийгөө суулгах, өөрийгөө бүтээх, өөрийнхөө найзыг олох. За тэр нь та өөрөө юм гэж. Өөртөө хайртай байх. За энэ бол эгоос их өөр. Амиа бодох, амиа хичээх, Монгол дээр хар амиа бодох гэж ярьдаг. Тэгэхээр эгоос их өөр. Бусдыг ойлгох, хүндлэх, gentleman байх. Gentleman гэдэг нь бие авч явах. Хүмүүжил, эмэгтэй хүнийг хүндлэх хүмүүжил. Эмэгтэй хүнд хэрхэвч яагаач хэрцгий авир гарахгүй байх. Хүмүүжил ийм энгийн. Хүн муулахгүй байх. Хүмүүжил ийм амар. Необходимо встать на путь в сторону единой человеческой цивилизации, основанной на принципах миролюбия, нравственности, согласия с природой и культурного развития. Миротворческое движение. Pax Umbilica. Монгол инх тайван өөрөө хөгжлийн хөтөлбөр байх тул монголчууд бидэнд эдийн засаг нэг талаасаа, нөгөө талаар эдийн засгийн үр ашиг. Ашигтай ийм зарчмыг стратеги гэдэг. Монгол өөрөө стратегийн төв. Тэр орон зай үслэ. Россия и Запад благословили создание парламентской проевропейской, пророссийской коалиции своей поддержкой, обеспечили ей победу над криминально-олигархическим режимом. Фактически хозяином страны был председатель Демократической партии Молдовы, криминальный бизнесмен Плохотнюк. За ингээд арчилсан намын дарга гэмтэргийн толгойлогч, гэмт бүлэглэлийн эзэн улс орныг өөрийн дур зоригоор удирдах байсан хүнийг огцруулад оронд парламентад Оросыг талыг баримтлагч болон Америкийн талыг баримтлагч хууль бүтээх байгууллагатай болжээ. За энэ түүхэнд хамгийн анхны мөн түнчлэн энэ дэлхийн түүхийн хуудсыг нээж байна. Сам факт возможности такой сделки крайне неприятная новость для профессиональных русофобов бывшего СССР, которые привыкли думать, что борьба России и Запада за приграничные лимитрофы будет вечной. А они будут вечными выгоднополучателями от этой вражды. За нэг хэсэг улсууд энэ дээр мэрэгчсэн байдаг. Орос барууны ертөнц хоёр мөнхийн байлдан мөнхийн биеийнхээ дарж яахын тэгээд түүн дээр нэг Оросыг үзий ятсан дүрс ис гэж
тийм байдлыг бий болгож ашиг хонжоо олдог энэ зураглал эцэс болж байна. Хувийн эрх чөлөө, нийгмийн үүрэг. Эрх чөлөө хариуцлага хоёрыг харилцан хамаарал. Альва зүйлийг хийж суур эрх чөлөө болон боломжууд хомс үед хүн үйлдэлийнхаа төлөө хариуцлага хүлээх чадвар мөкснө. Шударга ёс, эрх чөлөө, хариуцлага. Орчин үеийн нийгмийн өмнө тулгарч буй энэ гол зорилт бол сайн сайхан нийгмийг байгууламжийн тухай төсөөллийг төлөвшүүлэх явдал юм. Молдовын боловсролоор дороотсон 5 орны нэг. Монголч тэр 5 дотор ордог. Афганистан, Молдов. Ийхүү Молдовд арчсан намын гэмт бүлэглэл, нуруу унжин, парламентод Оросыг дагагч, баруун нэг Европын холбоо болон Америкийг дагагч тэнцүү байршилтайгаа орсон Молдовд шинэ эрен үеийг бий болгож байна. Эрх чөлөө хүмүүжилт хүргэдэг. Эрх чөлөө хариуцлагатай учруулдаг. Эрх чөлөөний үйлдэл нь хувь хүний хариуцлага. Хүн бүр авьяастай. Авьяасгүй хүн гэж энэ хорвоод үгүй. Авьяасаа олсон хүн ажил хийсэн ч ажил хийгээгүй юм шиг амар тайван олдог. Авьяас нь сонголттой байдаг. Сонголтод бас байдаг. Сонголт хийхэд эр зориг шаардлагатай. Иргэний эр зориг гаргах боломж, бололцоог хүүхэд бүр олгох нь насанд хүрсэн хүн бүрийн идэвхтэй иргэний ухамсарт хариуцлага байх ёстой. Арчилсан нийгмийн эрхэм үнэт зүйл өөрийгөө сорих. Сонголтод оршино. Гадаадад амьдарч үзэх нь эрх чөлөөний нэг том сорилт. Гадаадад суралцах өөрөө цог золбоо, гарцаагүй мөн. Гадаадад ихтэй сургуульд засгийн газрын тэтгэлэгт сорилтыг давах нь аз хиймар. Топ их сургуульд тэтгэлэг авах оноолтыг бүрдүүлэх нь оюунлаг үзүүлэлт. Өөрийгөө өөрчилж чадаж байж, өөртөөгөө 8 цаг ажиллаж байж хүрдэг. Надад энэ чиглэлд туршлага өөрийн хувийн түүхээр оногдсон. Би өөрөө TOEFL-ыг 5 удаа өгсөн байдгийн байна. 12 жил энэ чиглэлд ажиллалаа. Өнөөдөр гадаадад тэтгэлэг авах сургалт Монгол улсын боловсролын салшгүй хэсэг боллоо. Энэ үйлдвэрлэл болж чадсан. Жилд бид 5,000 залуусыг Америк топ сургууль суралцуулах инновацийг бий болгожээ. Жил бүр 10 мянтар мянган хүний TOEFL-ийн өндөр оноо хүргэж чадах хүчирхэг инновац. Монгол улсын боловсролын их сургууль 4 жил англи хэлний багшаар бэлдээд TOEFL-ийн 20 оноонд хүрэхгүй их удлаа. Цаашаа хүргэгч бололцоо хизээч гарахгүй нь тодорхой. Учир нь хувийн сургуулийн хүчин чадал нь хаанч бай адилхан 60 оноонд хүргэдэг. Ийм хувийн сургууль Японд байна уу? Солонгост байна уу? Оросд байна уу? Хятад байна уу? Америкч байж болно. 60 оноо л байдаг. 60 оноотой хүн дэлхийн альж сургуульд тех тусмаа топ сургуульд орох эрх нь нэгддэг. Тэгтээ мөнгө төлнө. Ийм эрхээ олоод Монгол улсаас зээл аваад сурж ирээд төлөөгүй дарга сайд томоохон бизнесийн төлөөлөл болсон хүмүүсийн хүүхдүүд олноор дуулдаж байна. Тэдний тоо хэдийнэ 800 давсан байдаг. Хөгжлийг инженерчлэгч клубын нийт гадаадад тэтгэлэг авсан хүүхдийн тоо одоо би анх удаага дурдъя мөн адилхан хэдийнэ 800 гарсан. Би өмнөх нэвтрүүлэг болон өөрийн фейсбүүкээр 643 гэж тоо явуулдаг. Энэ их учиртай юм. Бид 2 жилийн өмнө нийт сурж байгаа жилд оролцож байгаа хүүхдийн тоо 60-аас буудаггүй байсан. 2 жилийн өмнө 37 болсон. Энэ жил 22 хүүхд төгссөн. Нодлон төгссөн 37 хүүхдийн нэг ч хүүхд эсэлтийн шалгалтанд ороогүй боловсролын яам өөрөө харж
гэрчилсэн. За нэг ч хүүхэд элтийн шалгалтанд ороогүй байна гэдэг нь гадаад явах нь тодорхой учраас тэр. Энэ жил 22 хүүхэд төгснөөс нэг хүүхэд Туркэд очсон юм байна. Ингээ аттестатаа авлаа. Нэг охин аттестат авах гэж ирсэн. Одоо хөдөө амраад явж байгаа юм байна. Ийм сэтгэл амар байна гэдэг нь бас л бүгд 100% гадаад явж байна. Тэгэхээр энэ тоог аваад үзэхээр нодлонгийн 37, энэ жилийн 22 гэхээр 59 болж байна. Ингээд бид анх удаага 2 жил дараалан өмнөх жилдээ дүүцэх 60 хүүхдлөө орцдог байсан. Тэр хэмжээнд хамгийн гол нь энийг манай боловсролын яамных нь харж баталгаажуулсан учраас энэ тоонд нь зохицуул 643 хүүхэд топ тэтгэлэг авлаа гэж дурдаад байгаа тэр. За нөгөө үгээр оролцсон хүн болгон тэтгэлэг авч ийн гэдэг чинь 100% амжилт. Энэ хаач байдгүй ямар ч улсад ийм үзүүлэлт байгаагүй инновац бий боллоо. Кембрижийн сургуульд сая орох гэж бон хилан болж байна. 40 хүүхэд орох гэж 1200, 40 хүүхэд орох гэж 3200 хүүхэд тэнийг шалгалт өгдөг. Тэгээд нэг 2 хүүхэд тэтгэлэг авдаг үгүй хоёрын хооронд байдаг бол манад орсон хүүхэд 100% авдаг. Амьдрал ийм л ялгаатай. Доктортой хөгжлийн 5 дугаар зорилго Gender Equality, гендер эрх тэгш байдлыг хангах гэж тусгаж. Зорилт хэсэг 5.1-д бүх эмэгтэйчүүд октыг ялгуурлах, гадуурхах явдлыг таслан зогсоох гэж зааж. Монгол улс эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөндөх оролцоогоор дэлхийн улс орнуудаас 115-д жагсаж байна. Энэ үзүүлэлтээр тэргүүлнэ. Парламент их хурлд эмэгтэйчүүдийн 50% байхад тэргүүлнэ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл тэн хагас нь байх нь өөрөө хөгжил. Үр дүн Нобелийн шагнал дагуулж дэлхий дахина Монгол танигдаж хамгийн өргөн хүрээний сурчилгаа болохоос гадна их 7 орн Монгол орныг нэрвсэн 29 тэрбум долларын өрнөөс өршөөгдөн ангижрах юм. Сэтгэх нь өөрөө баялаг. Япон улсаас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан монголчууд бидний хүндэтгэлийг хизээрээ татсан эрхэм Такенори Шимүцу Монголын ирээдүйн талаар сэтгэл зүрхээ хандуулсан гайхалтай хүмүүсийн нэг гарцаагүй мөн. Тэрээр нарийн мэргэжлийн хүн байх тул монголчуудын хөгжлийн асуудлыг тодорхой өгүүлдэг. Бидний зорилго бол Монголын эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц гаргахыг хүсэж байна гэж хамгийн сүүлийн ярилцлагатаа өгүүлж байсан. Япон хэлний шалгалт нь Нихондо 1 N5 гэж явдаг. За тэгээд их сургууль суралцахад ердөө N2-ыг шаардлагыг хангасан байхад их сургууль суралцдаг. Ингээд боловцоо нь бол Тисондо. Энэ нь бол Монгол залуучууд бол Японы их сургууль, Японоос явуулж байгаа боловсролын бүхий л хөтөлбөрт өргөнөөр оролцох боломжтой байгааг л өгүүлж байна. За тэгвэл тэнд заавалж эргэж ирнэ гэсэн нөхцөлтэй тэтгэлэг олгодог. За ийм нөхцөл мөн Америкийн талтай 3 жилээр нийт 10,000 залуусыг явуулах санаачлах эхэлсэн. За энд бол тэтгэлгийн болцол нь мастера тэнд авчаад яг Японы засгийн газартай адилхан тодорхой хугацаанд тэндээ ажиллачаад тэгээд эх орондоо ирэх байна. За ийм сайхан хөтөлбөрийг манай метрод авч явна. Өөрөлдвөл би түрүү урд дуудсан энэ тэтгэлэгтэй өндөр боловсролын сургуультай Монголд үйлдвэрлэж чадсан. Би энэ ажиллагаанд 12 жил оролцож дангаараа одоо надтай надгүй явчихна гэсэн үг. За гадаадад гарсан авиаслаг залуус буцаж ирнэ байх гэж найдаж байна гэж тэр эрхэм өгүүлжээ. Зоригтой нь итгэлтэй нь үнэмшил суусан гадаад гардаг. Тэгээд ийм л зоригтой үнэмшлээ суусан итгэлтэй залуус эх орондоо ирж бүтээн байгуулалтанд оролцох цаг хэдийнэ эхэлжээ. Гэхдээ энэ байдал үргэлжилвэл хүмүүс ирэхгүй байх юм бол
үнэндээ үнэн шүү гэж ярьцлынхаа сүүлд онцлсон байдаг. Янз бүрийн маргаан тэмцлийг өөрсдөө л зогсооно. Гадаад хүн шийдэлж чадахгүй гэж онцлсон байдаг. За энэ түүний хамгийн их сэтгэл зовж байгаа үгийг дахин давтаж хэлье. Янз бүрийн маргаан тэмцлийг өөрсдөө л зогсооно, монголчууд өөрсдөө. Гадаад хүн шийдэж чадахгүй шүү л гэж юм. Манад гадаадын оролцоо өндөр байгааг л үгүүлж байна. Хот суурин газрын иргэншил. Нөгөө талд нүүдлийн соёл. Уул усаа бараадаж бэлчээрийн сайдныг сонгоно гэд. За ийм үгийг бол түгээмэл. Энэ бас түгээмэл хүслэн уулын усыг дагаж амьдрах. За би өөрийнхөө аавын талыг аваад үзэх юм бол завхан гол бараадаж мал сүрэг олон тул нутагтаа маршал Човлсонгийн нэрэмжит алдархаа нэгдэг миний өвөө Чомбол том хүү арагчаа болон бадам нартаа нийлж байгуулсан байдаг. Ийм сайхан үсийг эхлүүлж нэр алдраа олсон байдаг. За ингээд тэр нэр алдрын хуудсыг би харж исэн. Ингээд зөвлөлт холбоот улсын нэгдэлч хөдөлгөөнийг Монгол улсад хамгийн түрүүнд эхлүүлсэн Монгол улсын иргэд гээд миний өвөө Чомблын нэр ордог. Түүний том хүү арагчаа. За ингээд дараа нь Чомбол өвөө маань эх орны дайн болоход хамгийн түрүүнд за их олон улсууд ирж агт адуу өгсөн байдаг. Ингээд миний өвөө хамгийн түрүүнд ирж агт адуу бэлгэлж байсан хүний тоонд бас орсныг дараа нь би тодорхой бичиг баримтаас олж харахад багталтай байлаа. За цэвэр усны хангамж суурин газрын гол асуудал байдаг. Бохирын сувгийн зохицуулалт, эрчим хүчний нийлүүлэлт, догтоо орон сууцын бүрдүүлэлт, дундын өмчлийн тогтоох. За тэгэхээр суурин газар дээр ийм л хідэн менежмент явагддаг бахан цэвэр усны хангамж, бохир сувгийн зохицуулалт, эрчим хүчний нийлүүлэлт, догтоо орон сууцын бүрдүүлэлт, дундын өмчлийн тогтоох. За ийм байхад энэ нам хаана яагаад хэрэгтэй болох нь том асуудал. Тэгэхээр суурин газар, хот суурин газрын менежмент нь намгүй явагдаад дэлхийн бүх улс оронд амжилттай үр дүнтэй өрнөд байна. Орон нутгийн сонголт ямар ч нам орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болжээ. Бид суурин газрын онцлогийг үзэж байгаа бол тэнд намчрахах ямар ч хэрэг байхгүй. За ингээд оновчтой төлөвлөлт, таатай амьдрал. Энэ бол суурин амьдралын менежмент. Менежментэнд нам хамаагүй. Менежмент намаас ангид. Иргэдийн өөрсдийн идэвхтэй амьдрал. Шууд оролцоо, зорилт, манлайлал. За энийг л орсууд конкурс гэдэг байгаа юм. Энэ нь зорилт, манлайлал. Терроризм турхигч, хүчирхийлэл дагуулсан, экстремизм, радикалчлаас үржлэн сэргийлэх тэмцэхэд бүх нийгмийг хандуулсан сэдэв турал өчигдөр уржигдар болж байна. За олон улсын хурлын төлөөлөлд нэгдсэн үндэсний байгууллагын терроризмтай тэмцэх албаны бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, за мөн түүнчлэн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын терроризмтай тэмцэх бүс нутгийн бүтэц гүйцэтгэх хорооны захирал гээд албаны бусад төлөөлөл, мөнгө угаах, хүний эрх ноцтой зөрчих, мансууруулах бодисыг түгээх, бордуулах гэсэн гол асуудлын хүрээнд шийдэл илэрхийлжээ. За эндээс харахад Шанхай гэх хүрээний улсуудын гол төгшөр асуудлыг бид их энгийнээр нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд полностью гэж ярьдаг орсоор бүхэлд нь хамтдаа бүхий л хүрээнд оролцоотой байж болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл монголчууд Шанхай хамтын ажиллагаанд гэж илүү татвар, илүү бүцийг бий болгож, илүү үүрэг авч явснаас нэгдсэн үндэсний байгууллагынхаа
салбар зөвлөлд яг энэ бүтцийн байгууллагатай авь адилхан хэмжээнд авь адилхан үр дүнтэй байж болохыг л Монголд ирсэн энэ хурлаараа ойлголт авсан баха. Монгол улс хөгжлийн өргөн гарааны энэ загварт нэгдсэн үндэсний байгууллагын олон талын оролцоо, хамтын ажиллагаа, тусалцаан дээр тулгуурлан явагдах бүхий л томруулсаар тодорхойлсоор байна. Өөрөлдвөл бидний доктортой хөгжил 2030 он цаашдаа нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн нэгт ажиллагаатай явагдчихэж тэдний тусалцаанд бид зорилтонд хүрнэ гэдгийг өгүүлж байна. Покупательная способность рубля гэсэн үгийг Путин бараг улирал бүр онцолж ярьдаг. За үүнд хамгийн дэм болох нөхцөл нь бол Алтай хэлний аймаглалын нэгдсэн мөнгөний системийг бий болох үед бүрдэнэ гэж харагддаг. За үүнд бид хамтран ойлголцож энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нэн тэргуунд рубль болон Оросд ашигтай. За энд оролцож байгаа Япон, Солонгос, Монгол, Турк гэсэн улсуудад бас л үлцээтэй. 22 июня в России отмечает День памяти и скорби. Энэ өдөр тэртээ олон жилийн өмнө Германд Гитлер ингээд сууж исэн байна. Так в обращении Гитлера к немецкому народу в связи с началом войны против СССР говорилось: сегодня на нашей границе стоят 160 русских дивизий. За энэ байдлыг манер их аюул бий боллоо. Оросын онгоцууд хил зөрчиж байна. Тэд өөрийнхөө орон нутагт байгаа юм шиг авир гаргаж байна гэж баяжуулаад, что их задачей является обеспечение безопасности Европы и тем самым спасение всех. Тэм учраас бид нар Оросуудад нэн даруй цохилт өгөх болно. Энэ зөвхөн Герман улсын аюулгүй байдал биш, Европын аюулгүй байдлыг хангах болно гэж дурдж байж, за тэгсэн яг бодит байдал дээр Оросууд энэ нөхцөлийг юу гэж өгүүлдэг вэ гэхээр Германия и ее сателлиты без объявления войны напали на Советский Союз. Всего в военной кампании против СССР было задействовано не менее 5 миллионов гитлеровцев и их союзников из Румынии, Венгрии, Италии, Финляндии, Словакии, Хорватии, Испании, а также коллаборационистов из других европейских стран. За ингээд Гитлерийн үгүйснээр Германы хэлийн ойролцоо Оросын 160 цэргийн дивиз байрлсан бол Гитлер өөрөө Орос руу зарлаагүй дайныг эхлүүлэхдээ 190 дивизийн хүчин чадлаар эхлүүлжээ. Дэлхийн 2 дугаар дайны бүхий л сүрлийг үтсэн, нэрвэгдсэн, сүрсэн гэсэн боловч чадсан, нэгдэж чадсан, ялтанд хүрч чадсан, эв нэгдэлтэй байж чадсан хоёр гүрэнтэй бид хөрш. Монгол орны дархан оршихуун эзэн Чингисийн эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй. За өнөөгийн цаг дээр энэ нь бол эрхэмсэг Монгол оршихуй. Дотоодын эв нэгдэл 21 дугаар зууны загварыг бид бүрдүүлэх ёстой. Гарц бий. What I've been looking for now, it's very clear to me. We should be together.